Сайн мэдсэн үрхэм үзэгчдээ намайг Агамбатын Баасан Сүрэн гэдэг. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч байна. Та бүхний мэдж байгаачлан бид өдөр бүр хөрш орнууд болох Бурят, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятадд болж буй онцлог үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн төгсгөлд сэлдэг шуурлагуудыг онцлон хүргэж таймлан дүгндэг хүлээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээнүүдийг хүргье. Эхэлцгээе. Сүрийн өвчин хэнийгч ялгадаггүйч орчин үеийн ангах ухаан түүнтэй тэмцэх арга замыг мэддэг болжээ. Бурятад эмчнэр уушигны эрүүл хийдэг хадгалан үлдээх нарийн мэс цэцлийн өрмөц аргуудыг нэвтрүүлж байна. Аюул төвчнийг эмчлэхэд тус бүс нутаг хэрхэн тэргүүлэгчдийн нэг болсон тухай эхний сурвалжлагаар хүргье. Говорят, что туберкулез Сүрийн өвчнийг сонсох боломжгүй зөвхөн харж болдог гэж ярьдаг. Тиймээс эмчнэр жил бүр флюорограф хийлгэж цаг тухайд нь эмчит хандахыг зөвлөдөг. Харин өвчин тусчихсан бол эмчнэр эхлээд уламжлалт аргуудыг хэрэглэж дараа нь месослин аргад ордог юм. Хими эмчилгээ, эм уух, судсаар болон булчин тарих, амьсгал уулах, хариуцлал зэрэг консерватив аргууд тус болохгүй болсон үед мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог. Сүрийг нэг уушны дотор бүрхүүлээр хаагдаж, кавер нэмэх нягт хөндий үүсгдэг юм. Тэр хөндийд судас байдгүй тул эм хүрч чаддагмаа. в арсенале таракальных Цэшний хөндийн мессалчдын багжинд анатомийн резакц буюу өртсөн хэсгийг авах алтан стандарт гэсэн арга байдаг бөгөөд энэ нь эрүүл эдийг аль болох хамгаалах боломж олгодог юм. Мессалд 1 цаг хагасаас 3 цаг хүртэл үргэлжилж дараа нь удаан сэргэлтийн үеийг шаарддаг. Харин өвчтөн сүлдсөн тул мэдээ алдуулалт тэсвэрлэж чадахгүй бол эсвэл үлдсэн хөндийг эдгэх шаардлагатай бол хавхлагт бронхоблокац хэрэгэлдэг. Энэ нь зөсөлтгүй мессал гэж нэрлэгддэг бөгөөд орон нутгийн мэдээ алдуулалтаар ердөө 30 минутад хийгддэг. Өмнө нь эдгээхийн тулд уушгийг бүхэлд нь агшааж байсан. Жишээлбэл бар ууш 3 дэлбэнтэй байдаг. Хөндий дээд дэлбэн байвал хурдан хаагдуулахын тулд уушгийг бүхэлд нь шахаж агшааж байлаа. Өөрөөр хэлбэл зохиомл коллапс хийдэг байсан юм а. Энэ аргын онцлог нь зөвхөн сүрээгээр өртсөн хэсгийг сонгон агшаадаг байгаа юм а. Гурсан холон ус зайлуулах үүргийг хадгалсан хавхлаг тавьдаг бөгөөд агаар ороход хаагддаг боловч эмгэг шүүрэл чөлөөтэй гарч идэг. Ингэснээр эргэтэн үүргээ хадгалсан хэвээрэж өвчин ухардаг аж. Нэг давуу тал нь бага инвазис арга байх явдал. Хоёрдугаар тэр авийн гипервентиляц үүсч эмийн аргатай харьцуулахад эвдэрлийг эдгэх үйл явц эрс хурдсдаг. Гэхдээ хавхлагт бронхоблокацийг заавал сүрийн эсрэг хэрэглэхийн амд хийх ёстой гэдгийг онцлон хэлэх ёстой. в ряде случаев Зарим тохиолдолд энэ арга том месцлаас зайлсхийх боломж олгодог юм. Дашрамт хэлэхэд Бурят нь алс орнуудад энэ аргыг анхны хэрэглэгчдийн нэг болжээ. Нийтлэг ойлголтоос ялгаатай нь сүрийн өвчин зөвхөн нийгмийн хэвийн бус амьдралтай хүмүүсийн тусдаг өвчин биш, хинж халдвар авч болно. Ялангуяа хүүхдүүд, ахмад наснууд болон хүнд өвчин туссан хүмүүс эрсдлийн бүлэгт ордог. Өөрийгөө хамгаалахын тулд эмчнэр жил бүр флюорографи хийлгэж, дархлаагаа бэхжүүлж, биеийн цэвэр ариунд анхаарахыг зөвлөдөг. Алена Михайлова, Алена Бельдинова, новости дня. Байгаль нуурын дээгүүр хар үл мэт бөгнөрөх хар галуунууд сүүлийн 3 жилдээ тоо толгой нь 2 дахин өсөж экосистемд асар их хохирол учруулж байна. Зөвхөн омол загснаас гэхэд 1.5 тэрбум рублийн хохирол учруулж ялгдсан мод ургамлыг сүйтгэжээ. Эрх баригчид энэ асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөж байгаа болон яагаад одоогоор ан агнуур хориотой байгаа талаар дараагийн сурвалжлагаас хүргье. Поближе, поближе. Черные тучи вокруг. Хар үл мэт бөөгнөрсөн хар галуунууд загас агнаж байна. Санаа зовоож байгаа нь зөвхөн тоо толгойн бус байгальд учруулж байгаа хор хөрхөл юм. Мэргэжилтүүдийн тооцоогоор зөвхөн өнгөрсөн ондол гэхэд эдгээр магчин шууд байгалийн омуул загсанд 1.5 тэрбум рублийн хохирол учруулжээ. Мөн тэдний ялгадас олон төрлийн ургамал тэр дундаа моддыг хүртэл устгаж байна. Деревья. Хар галуу үржлийн үеэр энд удаан саадах болсон. Энэ үед загас агнах нь загсны нөөцөд маш их хохирол учруулж байгаа. Мөн Роспотребнадзор, Росприроднадзороос ирсэн мэдээллээр хар галуу зарим өвчний дамжуулагч байх магадaltaй.
Регулировать их численность. Тэдний тоо толгойг зохицуулахын тулд агнах, үүрийг устгах арга хэмжээ авахыг эрх баригчид төлөвлөж байна. Гол зорилго нь устгах биш, харин үргээж дулаан өмнөд бүс рүү нүүлгэх юм. Гэвч эрдэмтдийн үзэж байгаагаар хар галуунууд хоол тэжээл буюу загас багасах үед л энэ нутгийг орхино. Харин оомол загас агнахыг хориглосон тул тэдэнд хоол хүнс хангалттай хэвээр байна. Колонию уничтожить. Жишээ нь өөрийг нь бүрэн устгалаа гэхэд энэ жил өрчихгүй гэсэн үг биш. Магадгүй хожим үржиж чадна, эсвэл чадахгүй. Гэтэ дараа жилд дэд дахин ирж илүү тайван саадгүй шинэ газар сонгоно. Харин хоол тэжээл байсаар л байвал энэ нутгийг орхихгүй. Будет кормовая база. За последние 3 Сүүлийн 3 жилд хар галууны тоо бараг 2 дахин нэмэгдэж 100 мянгаас давжээ. Тэдний нэг онцлог нь устдах аюул нүүрлэхэд илүү хурдан олноор үрждэгт оршино. больше и быстрее плодится. Эрдэмтдийн тооцоогоор хар галуунууд ойролцоогоор 10 жилийн дараа өмнөд бүсийн хоол тэжээлийн нөөц сэргэж үржих нөхцөл бүртгэхэд Брэдаас өөрсдөө нүүх боломжтой. Гэвч тэр хүртэл удаан хүлээхэд бэлэн бус тул эрх баригчид агнах, үүрийг устгах замаар тоо толгойг нь буруулахаар зорж байна. Гэхдээ одоогийн хууль тогтоомжоор тэднийг агнах боломжгүй байгаа юм. Холбооны түвшинд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Одоогоор ан агнарын тухай хуулийн өөрчлөлтийн төслийг Брэдийн тэргүүн Алиса Циднүү ардын хорол өргөн барьсан. Одоо уг төслийг байнгын хороод хэлэлцэж байгаа. Энэхүү хуулийн төслийг 4-р сарын сүүлээр ардын хурал баталж дараа нь төрийн дунд өргөн барина. Тэнд уг төслийг Вячеслав Дамдинцуронов хамгаалан танилцуулах юм. Өнөөдөр байгалийн экосистем тэр дундаа манай Брэд улсад бодит их хэмжээний хохирол учирч байна. Бид зүгээр сууж болохгүй. Тиймээс ойрын хугацаанд хууль тогтоомжийн санаачлагыг төрийн дунд өргөн барина. Инициативы будут в Государственной Думе поданы. Эта процедура Гэвч энэ үйл явц хурдан биш. Төслийг Оросын холбооны улсын байгалийн нөөцийн яамтай зөвшөлдсөж, төрийн дунд 3 хил зөвлөлгээр батлуулан, холбооны зөвлөлөөр дэмжүүлсэний дараагаар ерөнхийлөгч гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болно. Валентина Цыбикова, Даниил Щербаков, Новости дня. Эрхүүгийн байгалийн тойрог төмөр зам дээр бяцхан баавгай хүмүүс рүү гарч чирэн тусламж иржээ. Эсэж туйлдсан усгүйцсэн бөөдийг энэрэнгийн хүмүүс аварсан байна. Яагаад бамбар шууд ээжгүй үлдэх нь олширч байгаа болон тэдэнд хэрхэн тусалж байгаа талаар удаах сурвалжлагаар хүргэнэ. Чи хаанаас гараад ирсэн бяцхан бамбар швэ? Этого кроху наш Энэ бяцхан амьтныг төмөр замын 137 дахь километрт олжээ. Бамбаруш хүмүүс рүү өөрөө гарч ирсэн нь тусламж ирж байгаа мэт байв. Гэрчүүд удаан эргэлзэлгүй Западная Прибайкалын ажилтнуудад мэдгдсэн байна. Ингээд саруулаг амьтныг К9 асрамжийн төвд хүргэжээ. К9. Бамбаруш маш их турж идсэн байдалтай ирсэн. Биеийн туйлдж усгүй жилттэй байсан. Үзлэг хийхэд хавирга нь товоолсон, хүзүү нарийнх нь тамирдсан байдалтай байсан. Одоо бид түүнийг тэнхрүүлж хүүхдийн хоол, каш, нухаш өгч байна. Кроме этого угодовал Үүнээс гадна нэг настай бамбаруш урт соёогүйч хүмүүст тайван ханддаг байна. Энэ нь зэрлэг амьтанд байдаггүй хэвийн бус авир юм. Тиймээс мэрэгчлэнүүд тэрнийг өмнө нь хүний гар дээр хашаанд байлгаж байсан байж магадгүй гэж үзэж байна. сейчас заповедная Одоогоор Западное Прибайкалье байгууллага баавгайг хууль бусаараа тэжээж байсан байж болзошгүй гэрчүүдийг хайж байна. Мөн яг энэ олдсон бамбарушийг харж байсан хүн байвал мэдээллийн утсаар өгөх боломжтой. указано на экране. мохнатого парня Өснөөсөө жаахан баавгад ёожиг буюу зараахан хэмээх нэр өгчээ. Тэр хурдан жин нэмж өгсөн хоолыг дуртай идэж байна. Өнөөдөр түнтэй уулзгаар нэгэн зочин ирсэн нь бяцхан амьтныг анх олж харсан хүмүүсийн нэг Анастасия байсан юм. заметила маленького зверя. Я уже смогла приехать. Би ирж бамбарушийг эргэж харлаа. Тэр маш сайн нөхцөлд байгааг, анхаарал халамжид өсөж байгааг, хамгийн гол нь амьд байгааг хараад сэтгэл амарлаа. Он жив. Судьба ежика Ёожигийн хувь заяа хідэн шийдэгдсэн. Түүний 20 цэрийн хугацаа дуусаж бүрэн тэнгэрсний дараа Оросын шилдэг ан амьтны хүрээлэнгийн нэг рүү шилжүүлнэ. Учир нь тэр байгальд бие дан амьдрах боломжгүй. в дикой природе он не выживет. Сайн байна уу? Еще одна история. Өөр нэгэн бамбарушийн түүх Сибирийн амьтны хүрээлэнд өрнөжээ. Сарын өмнө нэг настай эм бамбарушийг Братск хотоос олсон байна. Тэр хоол хайж хэсүүчилж явжээ. Сайн санаад хүмүүс зэрлэг амьтныг олж гараад эрхүү мужийн амьтан хамгаалах албанд мэдгдсэн байна. Мэргэжилтнүүд бамбарушийг авчирч амьтны хүрээлэнд байрлуулжээ. Тэдний хэлснээр бамбаруш ирснээс хойш бүтэн сарыг унтаж өнгөрүүлсэн байна. Магадгүй хүмүүс бавган үүрийг өөмүүлж эхийнх нь хувь заяа эмгэнэлтэд төгссөн бололтой. Одоо бяцхан махчин
дагуулсан сэрсэн ч хүн ойртуулахгүй ширүүн зангаа харуулж байна. Пускает и показывает суровый характер. Девочка Энэ бамбууш зэрлэг байгальд өссөн нь илт тул хүний анхааралд дасаагүй байна. Мэргэжилтнүүд түүний биеийг тэнхэрмэгц байгальд нь буцаан тавина гэж хэлжээ. как только она окрепнет. Мишек мы выпускаем. Бид бамбаршнуудыг хичээнд орохын өмнө ойролцоогоор 10 дугаар сарын ихээр сулалдаг. Тэр үед жин сайн нэмсэн байдаг тул шууд ойд хөргөж өгөөд ичээндээ орчихдаг. Ингэснээр дахин жин нэмэх гэж гүйж тэнэх шаардлагагүй болтгоо. Такие истории не Иймэрхүү тохиолдол эрхүү мужид ховор биш юм. Бамбуушнууд хүмүүсийг бараадаж гарах нь олширч байна. Ан аги нуурын хяналтын байгууллагын үүний шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ. Их баавгаанууд зэрлэг байгальд амь өргөдөх, эсвэл хулгайн анчны гарт өртөх тохиолдол их байдаг гэв. это дело рук браконьеров. За незаконный отлов. Баавгай хууль бусаар агнасан хүнд эрүүгийн хуулийн 58 дахь зүйлээр хариуцлага хүлээлгэгдэнэ. Их хэмжээний торгууль төлөхөөс гадна 180-аас 420 мянган рублийн хохирлыг нөхөн төлөх шаардлагатай байдаг. От 180 до 420 тысяч рублей. Эксперты призывают Мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрв суурин газарт жижиг биетэйч бай, зэрлэг амьтанд тааралдвал өөрсдөө барих гэж оролдох хэрэггүй. Ан аги нуурын хяналтын байгууллага эсвэл 112 дугаарын аврах албанд шууд мэдэгдээрэй. 12. Дарья Пастушенко, Константин Синицын специально для программы «Новости». Өвөр байгалийн хязгаарт бид өөрсдөө хүүхэд өвсөр үеийн кино наадам зохион байгуулагдлаа. Санкт-Петербург, Ирхүү, Читагийн залуу найруулагчид 40 гаруй бүтээлээ толиулсан бөгөөд хүүхэлдэйн киноноос эхлээд халах голын баатрын тухай уран сайхны кино хүртэл багтжээ. Ямар аюулсаг залуусаа тодорсон тухай дараагийн сурвалжлагаар. Они снимают Тэд өөрсдөө зураг авч анимашн бүтээж бүр дүрд хувилан тоглодог. Кино урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлгээд эдгээр бүтээж хүүхдүүдэд хязгааргүй. Богино хэмжээний кино, уран сайхны бүтээл, хүүхэлдэйн кино гэд тэдний төсөөлөлд хязгаар байхгүй. Хүснээ бүтээх өргөн боломж энд нээлттэй. есть где разгуляться. Но в первую очередь Юуны үн бид дүрсийн шийдэл, хөгжмийн найруулга, зохиол гээд олон шалгуураар бүтээлийг үнэлдэг. Дараа нэгдсэн дуу гаргана. Харин шүүгчдийн хэлэлцээр шүүлт шүн дунд хүртэл үргэлжлэдэг. иногда до часу ночи сидим. Организаторы Кино наадмын хүрээнд 40 гаруй бүтээлийг үзэж танилцсан юм. Санкт-Петербург, Ирхүү хотоос оролцогчид ирсэн ч ихэнх бүтээл нь өөр байгалийн хязгаарын залуу найруулагчных байлаа. Тухайлбал Сретенскийн Тойргийн Мисл студийн сурагчид халах голын тулалдаанд оролцсон Петр Петрович Бобровын тухай Петро нэртэй богино хэмжээний уран сайхны бүтээлээ авчирчээ. Дмитрия Федоровича Боброве, Петро. Кто такие? Кто на землю? Бей их! Это художественное. Энэ бол уран сайхны намтарчилсан кино. Бид түүний шагнал, дайны замнал, төрөөс үнсэн гавья баатрал гүйсийг харуулахыг зорьсон. Гражданам отмечен. Харин Сказка ТV телестудийн хүүхдүүд 6 төрөлд зэрэг оролцохоор шийджээ. Багчууд цэцэрлэгийн амьдралаас сэтвэлсэн мэдээний багц мөн цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдод хийсэн богино ярилцлага толиулсан байна. Тэд өөрсдөө зураг авч, зохиолоо бичиж, нэвтрүүлгээ бэлтгээд зогсохгүй хүүхэлдэйн киноч бүтээдэг гинэ. И снова царапинка, садинка. Приходится за руку папу вести. Сейчас дети современные и Одоогийн хүүхдүүд манай үеийнхээс өөр болсон. Камер харахаараас сандарч улайдаг байсан үе өнгөрчээ. Тэд маш тайван хичээлийн үеэр зураг авч 2-3 сарын өмнө хийжсэн текстээ санаж асуултаа өөрсдөө зохиогоод хоорондоо ярилцаж чаддаг. как мы сейчас с вами. Приезжают участники. Оролцогчид өрсөлдөхөөс гадна туршлага хуримтлуулах зорилготой ирдэг. Кино наадмын үеэр тэд мастер хичээлд оролцож, найруулагчдын ажлыг газар дээр нь үзэж, жүжиглэх ур чадварт суралцсан, цаашдын уран бүтээлдээ хэрэг болох ариун туршлага урам зоригтой буцснаа. Модон саваа татах спорт олимпийн төрөлд багтахыг зорж байна. Якутад анх удаа мас рестлингийн Оросын албаны улсын аврах шалгаруулах тэмцээн боллоо. Олон бүс нутгаас ирсэн 150 гаруй тамирчин шилжгийн төлөө өрсөлдсөн байна. Хэн ялалт байгуулж, хэн дэлхийн аврагад оролцох эрх авсан талаар одоо хүргье.
11-й чемпионат России. Масс рестлингийн Оросын холбооны улсын 11 дахь удаагийн аврах шалгаруулах тэмцээн өөр бүс нутгаас ирсэн 150 гаруй тамирчдыг ёслол төгөлдөр угтан авлаа. Сава таталтын энэ төрлөөр Оросын холбооны улсын гол тэмцээн анх удаа уг спортын их нутагт зохион байгуулагдаж байна. Масс рестлинг бол үндэсний спортын төрөл бөгөөд Олимпийн хөтөлбөрт багтахаар идэвхтэй дэвшүүлж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн бүх төвд нийт 109 оронд хөгжиж байна. Анастасия Галкина ахынхаа хамт Калуга мужаа төлөөлөн энэ тэмцээнд оролцож байна. Тэрээр масс рестлингээр 7 жилийн турш хичээлжээ. Ихэнх нь бэлтгэлээс салтгаална. Зөвхөн биеийн биш, сэтгэл зүйн бэлтгэл илүү чухал. Ялангуяа багийнхаа хамт дивжээнд гарахад өөрийгөө төлөвлөх амаргүй. Ер нь өндөр түвшний тэмцээнд бэлтгэх маш хэцүү байдаг. Якутын тамирчид ч гайхалтай амжилт үзүүллээ. Бүгд найрамд улсын шгшээ баг 10 алт, 9 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарлаа. Би Якут улсад 7 удаа бүх улирлаар ирж байсан. Якут улс улирал бүртээ өөрийн гэсэн үзэсгэлэнтэй. Үнэхээр гайхалтай мэт. Би нутгийн уламжлал хүмүүсийг ихэд хүндэтгдэг. Тэд зөвхөн өөрийн тамирчтай бос буцад хотуудаас ирсэн тамирчдыг халуунд нар угтан авч хамт зураг татуулах гэж ярддаг нь сэтгэл хөдлөлтөн байдаг. Тэмцээний дүнгээр масс рестлингийн дэлхийн аврах шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнд оролцох Оросын холбооны улсын шгшээ багийн бүрэлдэхүүнийг бүрдүүлжээ. Москвад хятад хэлний улсын олимпиадын дүнг гаргалаа. Орос улбаны улсын 65 бүс нутгаас ирсэн 250 гаруй сурагч Рүүдэн их сургуульд цугларч хятад хэл ирээдүйн хэл гэдгийг батлахыг зорьжээ. Оролцогчид хэрхэн бэлтгэж энэ хэлний сонирхол яагаад жилээс жилд өсөж байгаа талаар манай хамтрагчдын сурвалжлагаас үзье. Удмуртын 11-р ангийн сурагч Рада хятад хэлийг 5 жилийн турш судалж байна. Тэрээр багштайгаа онлайнаар хичээлдэг. Хятад хэлний дуудлага, аялга, өгүүлбэрийн өвөрмөц бүтэц, хан зүсг нь охины сонирхлыг ихэд татдаг гэж. Тэрээр цаашид хятадд их сургууль суралцахаар төлөвлөжээ. Бүх Оросын олимпиадад 3 дахь удаага оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа шагналт байрт шалгарсан байна. Хятад хэл мэддэг бол хятадын иргэдтэй ийм том агуу улстай шууд харилцах боломжтой. Орос хятадын харилцаа одоо эрчимтэй хөгжиж байгаа учраас энэ нь ирээдүйн ажил мэргэжилд маш хэрэгтэй. Энэ нь үргэлжлүүл бүү бууж өг гэсэн утгатай. Энэхүү тэмцээнийг анх удаа Оросын ард түмний найрамдлын их сургууль хүлээн авлаа. Хятад хэлний олимпиадын эцсийн шалгалтад оролцохоор Оросын 65 бүс нутгаас 253 сурагч Москвад хүрэлцэн иржээ. Оросын холбооны улсад хятад хэл сурах сонирхол жил ирэх тусам нэмэгдэж байна. Хятад хэл бусад хэлнээс ялгарх онцлогтой. Мөн хятадын соёл надад их сонирхолтой. Энэ хэл надад өөр ямар ч хичээл сонирхлыг өгч чаддаггүй тийм мэдрэмжийг өгдөг учраас би олон жилийн турш тасралтгүй суралцаар байна. Олимпиадын даалгаварт сонсгол, үгсийн сан, хэл зүүн мэдлэг шалгах, ярианы чадвар, үнэлэх хэсгүүд багтсан байна. Туршилтын түвшин маш өндөр. Хятад хэлний бүх Оросын олимпиад нь зөвхөн шалгалт өгөхөөс гадна 5 хоногийн боловсролын хөтөлбөртэй үүнд мастер класс, аялал, кино удирч зэрэг багтдаг. Олимпиадын бүтээлч даалгаврын нэг сэдв нь хоёр улсын удирдагчдын зарласан Орос хятадын боловсролын солилцооны он жилүүд байв. Хүүхдүүд бүтээлч даалгаврын үеэр хоёр улсын боловсролын солилцооны он жилүүдийн тухай ярьж бүгд найрамдах хятад ард улс болон Орос улбаны улсын хооронд байгуулсан гэрэг хэлэлцээрүүдийг дурдсан. Мөн хоёр улсын боловсролын өдөр тутмын асуудлыг хэлэлцэж Орос хятадд суралцсан туршлага хуваалцсан. Удахгүй болох боловсролын солилцооны жилүүдийн хүрээнд 200 орчим арга хэмжээ зохион байгуулагдана. Үүнд баг хурал, форум, их сургуулиудын шинэ холбоодыг байгуулах зэрэг багтаж байгаа. Гадаад хэл сурахдаа зөвхөн хэл төдөөгүй тухайн хэлээр ярьдаг ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг ойлгох шаардлагатай. Энэ нь улс орнуудын харилцааг бэхжүүлж, найрамдлыг үнцгэрүүлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс бид хэл заахтаа лингво соёлын мэдлийг хамтд нь олгодог.
В ближайшие 2 года сотрудничества страны планируют активнее... Ирэх жилд улс орнууд оюутан багш солилцооны хөтөлбөрийг илүү идэвхтэй хөгжүүлж, тэргүүлэг их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү санаачлага нь одоо хэрэгжиж байгаа боловсролын төслүүдийг шинэ шатанд гаргаж, хамтарсан шинэ хөтөлбөрүүдийг бий болгох өргөн боломжийг нээх юм а. Екатерина Глазунова, Варвара Кривчикова, Павел Глазунов, CGTN, Москва. Шинжиянд гүйцэтгэлийн улирал эхэллээ. Бараг 6,000 га талбайд дэлгэрсэн ягаан цэцгэс тогсон хошууг өвлөгрийн ор мэт болгож, жуулчид тэмээн дээрээс зурагдарч эртний уламжлалын уур амьсгалыг мэдэрч байна. Энэ баяр хэрхэн аялал жуулчлалын томоохон хөдөлгөгч хүч болсон талаар одоо үздэцгээе. Турфаны гүйсний тариалангийн бүсийн төв тогсон хошуунд бараг 6,000 га цэцэрлэг нэгэн зэрэг цэцгэлжээ. Үзэсгэлэнт байгалийн дунд хятадын өнцөг булан бүрээс ирсэн жуулчид байгаль уламжлалын хослолд уусан шингэн цэцгсийн дунд зураг зурж эсвэл тэмээн дээр мордон төгөл дундуур зугаалж байна. Элсэн цөл дунд цэцгсийг бишрэг харах үнэхээр онцгой мэдрэмж юм. Тэмээн дээрээс энэ бүхнийг туулаханд бүрж илүү сонин мардаг төшгөд дурсамж болохдгоо. Цэцгсийн гоо зөксөндөө бид үнэхээр татагдлаа. Найзуудтайгаа маш олон гайхалтай зураг тарсан. Энэ жил цэцэглэлтийн улирал нь нутгийн соёл уламжлалыг нэгтгэсэн баялаг хөтөлбөртэй. Зочдод зориулсан гар урлалын сургалт, жагсаал, урлагийн тоглолт, үлгэрийн дөрүүдийн оролцоотой үзүүлбэрүүд нь жуулчдыг орон нутгийн ахуй, соёлын уур амьсгалд бүрэн автуулж байна. Цэцэгс үнэхээр гайхамшигтай. Дээрээс нь эргэн тойронд маш олон сонирхолтой зүйл өрнөж байна. Олон янзын дөрүүдийн ачаар яг л үлгэрийн ертөнцид орчихсон юм хэд санагддаг. Жуулчдын урсгалыг дагаад Шинжияны төмөр зам, Өрөмчий Турфан чиглэлд галт тэрэгний тоог нэмэгдүүлж, өглөө шөнийн нэмэлт рейсүүд гаргажээ. Ийхүү гүйсний цэцэглэлтийн улирал нь зөвхөн соёлын арга хэмжээ төдийгүй бүс нутгийн аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болж байна. Ингээд өнөөдрийн тайм мэдээ өндөрлөж байна. Ice Global-ыг үзээрэй. Тэгвэл та зөвхөн Монголд төдийгүй хурш орнуудад болж байгаа үйл явдлуудыг цаг алдалгүй мэдэх болно. Та бүхэнтэй Гамбатын Баасан сүрэн хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзъя.